Welcome to Indochinito Chitinto Chitinto Dorara 请问你叫什么名字？你好，我叫顾林高啊。乌人高娃。对，你今年多大了20岁。 ？20岁。对，大一。对，你学的是什么专业？我学的是风景园林。风景园林。对，那你是奖学金班？对，是吗？奖学金。好，那你会说几种语言？我会说只有2个，我不会说英语。不会说英语。因为会说蒙语还是中语。还有汉语。对，一点儿。所以汉语是你的第2个语言。对。在蒙古国网上学习汉语。对。你可以流利的和中国人进行交流吗？流利的그러니까 орсом татангад хэтэд үнтэй ингээд ярьж нөө Бүр сайн тод биш гэхдээ ер нь өөрийгөө ойлгуулах хэмжээ. ярхэд баг ингээд хүчтэй гэсэн үг тийм吧？那你上课的时候你能听懂并理解老师讲的内容吗？有的地方听得懂，有的地方。这2人聊天。谢谢。没事。Тэнд очиод нэг хувцыг авна гэнгүүт хэмдрүүлшаа хийдэг. Тэ. Доошоо ингээд за 50 байснаа 40 болно, 40 байснаа 30 болно гэж. Амьдрал дийнэ. Дээш нь тэгээд доош ингээд хэмдрээд ирэхгүй юу. Тэнгүүд яагаад анхнаас зүгээр инфунаар нь зарчвал түн бэ гэж. 那你吃饭的时候会说点什么内容呢？吃东西的时候。你好。我买这个。想买这个？对。是这个。是的。但是不太会说别的是吧？名字。说那个饭的名字会说吗？对，不会说，就这个那个。对，鱼香肉丝、包子，然后糖什么麻辣烫这些只有我会说。对。鱼香肉丝이 бүх гадаад оюутууд бүр мэддэг юм бо. Монгол алдартай.鱼香肉丝гэдэг. Тийм, Монголд ер нь шүтд хоолны газар ороод хүмүүс тэрийг их. Тэгээд одоо шиданы оюутууд бас бүр鱼香肉丝гэж ярьдаг. тэрийг ер нь бараг хүмүүс мэднэ. Тэгээд би гэсэн яагаад бүр鱼香肉丝-ийг ачхын ч байдсан бэ? Тэр өдөр би нэг Монгол оюутнаас асуусан. Юу идэх дуртай гэсэн. Тэгээд би хэлсэн. 不能说鱼香肉丝的，比我们错呢。鱼香肉丝有没有？打车的时候。打车的时候，我喜欢聊天。你喜欢跟司机聊天？对。聊点什么呢？你好，师傅我是留学生，刚来的。你是汉族吗？蒙族吗？汉族的人们，我说的时候他们不会懂，我不是。蒙族人，我是汉族人，我不会说蒙语，因为我不理解你。说的是什么？对他们说这样，你是蒙古人吗？是的，我蒙古人。你吃羊肉吗？对，我吃羊肉。那你为什么这么说？他觉得吃羊肉就都应该跟我一样这样。开玩笑。多是吧？打车的时候聊得更多一点。对。有的人喜欢聊天，有的人不喜欢聊天。不太想跟你聊天。对，我觉得有的汉族的人能听得懂，有的是听不懂。那你为什么学汉语呢？小时候我的姐姐练习中国人的时候，我听起来很好，很好听，对，很好。
我也一样，也想我也说一样是吧？说汉语. өөрийн маань улсад ийм байсан бол энд ийм байна гэдэг хоёр улсын ингээд ялгааг нь олж хараад тийм ийм байд юм байна да гэдэг юм ер нь ойлгож авч байгаа. 你觉得你目前的语言生活语言学习和生活中最大的困难是什么？我目前有的时候很孤独，孤独。因为我家里的人们远很都远不，在这儿。对，我的朋友是有的时候他上课很忙，因为经常不一起，因为我经常自己一个人在，一个人在这儿。对，因为有的时候很困难，有的时候他没事。юу Жирэмстэн би бас тийм амрал телевизээр ингээд бостон ингээд бүр ингээд наадгаар явсан би одоо бертан гачаараа ингээд бүр мигэрсэн. Тийм. Тэр үст одоо ингээд боддогоо яа дэнс гачаараа суугаад гэдлээ. Гүүч одоо би юурээс тавихаар гардаггүй. Тийм юм бас байх магадгүй. Наадгаар эргэн гардаггүй гэсэн. Тэгэхээр гачаараа суугаад бодоосоо би одоо яагаад ингээд гачаартаа суу 学习当中有没有什么困难？听不懂。对，看起来看不懂。专业课的内容太难了，是吧？对，所以经常复习，看的时候还可以。那你觉得留学生одоо хэтэтэл сураад ямар хэмжээнд толуулбалж хийх гэж бодож байна? Чиний бодлоор. Зүгээр ингээд яг ихтэй түн өнгөрөө явж байгаа гэхэд за тийм байна, ийм байна. Би энэ хаваарыг үнэхээр сайн мэдгүй. Та ингээд энэ хаваарыг заагаад өгч чадах уу гэд энэ хэрэглээнд хүрсэн шүү дээ. Хэрцэн махад яг ингийн үнд боломж юм байна. Ажил ирээд би очиход тэр хүнтэй ярилцаж ойлгож тийм хүү яриад төвшөнд орсон махад болно гэж байна. Тэр хэмжээнд толуулбална гэсэн. Тэрнээс мэрэгчлийн талаар тэр мэдлгүүдийг олоогүй ажил эрхлэр чи надад олохгүй шүү дээ. Тийм ч тийм. Тэр хавцаа очих хүртэл тэр хугацаанд ер нь бол хитгэн тэгээ соёл юм уу тэр талаар ойлголтыг ер нь аваад олж байгаа. Одоо илүү ойлгохтой олсоор хийхгүй шүү дээ. Тийм. Ер нь бол энэ удаагийн бичлэг ингээд дуусаа. Чи тэнд дураараа чи хамгийн галзуу намайг ч тасцуу хүрт минийх